За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Осын их хурлд гарцсан намын бүлэг 6 дугаар сарын 27-ны өдрийн ээлжид хуралдаанаа хийж дуусглаа. Өнөөдөр бид бүхэн хилцгээр тавьсан хамгийн гол нэг асуудал байсан. Та бүхэн мэдж байгаа ямар асуудал гэдгийг. Энэ бол мэдээж их хурлын сонгуулийн тухай хуультай холбоотой асуудал. За тэгээд ажлын хэсэг дээр бас хоёр тал бие биендээ тодорхой хэмжээний санал тавьсан. Өнөөдөр аль аль бүлэг бие биенийхээ саналыг өөрийнхөө бүлгийн хуралдаанаар хэлцээ гэдэг энэ саналаа тавьсан байгаа. За бид бүхэн ажлын хэсэгт ажиллаж байгаа ардын намын гишүүдээс тавьсан саналыг өнөөдөр бүлгийн хуралдаанаараа хэлэлцүүлсэн. Тэгээ энэ саналыг хэлэлцээд бид бүхэн бас дахиад ажлын хэсэг дээр энэ саналтай нь холбогдуулаад тодорхой санал уламжлах зүйтэй гэдэг дээр бүлэг дээр тогтлоо. Тэгээ өнөөдөр үдээс хойш энэ ажлын хэсэг сонгуулийн хуулийн ажлын хэсэг дахиж хуралданаа. За та бүхэнд нэг жоохон сэтгэл таагүй нэг мэдээлэл бол ажлын хэсэг дээр хоёр талаас бол үндсэндээ тохирсон байгаа. Энэ зөвшөлтсөл явж байгаа үед манайх ийм санал тавьсан, тэднийх ийм санал тавьсан, манай энэ санал нэгэд ингээд яваад ах юм бол ажлын хэсэг дээр бас нэгдсэн үр дүнд хүрэхэд бас хүнд байна. Тийм учраас эцсийн үр дүн гартал аль тал нь ямар санал тавьсан талаараа бас мэдээлэл өгөхгүй байх нь зүйтэй. Ажлын хэсгийнхээ ажиллах хугацаанд гэсэн ийм зүйл дээр тохиролцсон байгаа учраас би бас тодорхой саналуудыг бол хэлэхэд одоогор бол хүнд байна. Гэхдээ ямар ч үсэн энэ бие биенийхээ саналыг сонсоод бүлэг өнөөдөр үдээс хойш ажлын хэсэг хуралдана. Шаардлагатай бол өнөөдөр болохгүй бол маргааш ээлжид бус хуралдаанаа дахиад хуралдуулъя. Тэгээ ажлын хэсгээр ямар дэвшил гарах нь вэ? Энэ зүйлээ бол эргэж ярья гэдэг дээр бол бүлэг бол сая санал нэгдлээ. За мөн хэдийгээр төлөвлөхөр бид нэг асуудал тавьсан байсан ч гэсэн яг өнөөдрийн цаг үетэй холбоотой дараагийн асуудлыг бас бүлгийн гишүүд хөндөж ярьлаа. Энэ бол нефтийн бүтээгдэхүүн бензин шатхууны хомсдолтой холбоотой ийм асуудлыг бүлгийн хуралдаанаас сая бид хөндөж ярьлаа. Тэгээ энэ асуудлаас гарах хоёр арга замын талаар бас бүлгийн гишүүд нэлээд хөндөж ярьсан. Эхний арга зам бол арай жоохон үр дүн урт хугацаанд гарах арга зам байгаа. Энэ бол нефтийн бүтээгдэхүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал байгаа. Энэ талаар бол бас бүлгийн 3-7 хоногийн өмнө хуралдаанаас шийдвэр гарч та бүхэнд бас хандж ирснийг та бүхэн санаж байгаа бах. Энэ боловсруулах үйлдвэрүүдийг шинээр хурдан хугацаанд барьж байгуулах энэ чиглэлээр засгийн газар нэлээд дөрвтэй яалтаа арга хэмжээ авах энэ санал бол нэгдүгээр санал байсан. За хоёрдугаар санал нь бол энэ импортлж байгаа компаниуд янз бүрийн сувгаар бид бүхэн бас энэ гадны улсуудтайгаа холбогдоод ингээ үр дүн нь бол иймэрхүү байдалтай гараад байна. Тийм учраас төрийн өмчийн 100% төлөөлөлтөй энэ хуулийн этгээд энэ бүх импортлж байгаа компаниудыг төлөөлж Монгол улсын төрийн өмнөөс нэг том захиалга бол хийдэг. Энэ орж ирсэн захиалгыг нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа энэ түгээгч компаниуд жижиглэнгийн энэ борлуулалтаа хийдэг ийм арга зам руу шилжих зүйтэй гэдгийг өнөөдөр бас Арчсан намын бүлгийн хурал дээр ярьж тогтсон. Тэгээ энэ саналуудыг боловсруулах, засгийн газрыг шахаж ажиллах, за шаардлагатай бол эдийн засгийн байнгын хороонд санал гаргаж шийдвэр гаргуулах энэ чиглэлээр өнөөдөр Арчсан намын бүлгийн дэргэд Бачаргалын Батбаяр гишүүнээр ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар ийм шийдвэр гаргасныг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. За ингээд бүлгийн хуралдаанаар хийх гол мэдээллүүд маань энэ байна. Асуулт байвал хариулъя.